Хэдхэн хоногийн өмнө 100 гаруй хүн эхлэр гих нарийн боо идэж хордон халдвар төвчин судлалын үндэсний төвийг дүүргэсэн бол араас нь сургуулийн сурагчид үдийн цайндаа хорцсон тохиолдол гарлаа. Сурагчид үдийн цайндаа хордох, хордлого авсан хэрэг нэгээр тогтохгүй. Чингэлтэй дүүргийн 61-р сургуулийн үдийн цайг Хаан Сүү болон Альбан Сар компаниуд нийлүүлдэг байна. Сурагчид Хаан Сүү компани амтад жигнэмэг идэж амьсны шүүс уусны дараа бөөлжиж эхэлжээ. За Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 61-р сургуулийн сурагчид үдийн цайндаа хорцсон байх магадлалтай байна. За одоогийн байдлаар 13 хүүхэд халдвар төвчин судлалын үндэсний төвд эмчлэгдэж байна. За үүнээс 3 хүүхдийн биеийн байдал муу байгаа гэдгийг их сурвалж хэлж байна. Өдөр бол яг үдийн цагаа уусныхаа дараа бол 13 хүүхэд маань бөөлдсөн. За тийм учраас бид нар бол халдвар судлалыг бол маш түргэн дуудаад халдвар судлалыг аваа явсан. Цэгчүүдийн бас туус шуурхаа дуудсан. За тэнд бол үзүүлээд бол хүүхдүүдийн маань бол хөнгөн илүүртэй байна. За яг эцэгчүүд нь яг өсөлтөө бол хүүхдүүд аваад хэвтэж болж байна. Гэсэн тэгээ 3 хүүхэд маань бол одоо яг өөр эцэг их нь өссөн учраас хэвтүүлсэн. Гэхдээ өнөөдөр бол хүүхдүүд хөнгөн байна. Танай хүүхдүүд одоо энэгээр гүйж харилцаад байна. Утахгүй ер нь бол гаргана гэсэн шийдвэрсээ хэлж байна. Ходоод хогийн сав биш, тэр дундаа хүүхдийн ходоод эмзэг хямархан амархан байдаг. Яагаад хүүхдүүд уусан шүүс эдсэн боовноосоо хордов гэдгийг мэрэгжлийн хяналтынхан болон холбогдох газрууд тогтоохоор ажиллаж байгаа гэлээ. Сургуулийн үдийн цайнд нийт 1-5 дугаар ангийн 610 хүүхэд хамрагддаг. Манайх үдийн цайнаас үдийн цайны газар учраас 2 компаниас бэлэн бүтээгдэхүүн авч түгээдэг. Хаан Сүү компаниас гурилан бүтээгдэхүүн болон сүү цагаан эдэ, жүүс ундаа авдаг. Альбан Сар компаниас гурилан бүтээгдэхүүн авдаг. Хиний буруутай үйлдэлээс олж энэ хүүхдүүд хордлого ав. Хинд хариуцлага тооцох вэ гэдэг нь одоогоор тогтоогдоогүй байна. Сургууль цэцэрлэгийн удирдлагууд болон хариуцсан яам нь энэ асуудалд анхаарлаа хандуулаасай.